3-р бүлэг. Мэдрэмж. Намуун 30 насыг холдон хүүхдүүдийн ээж, сурган хүмүүжүүлэгч, халамжит гэргий гэгдэж яваа хэдий ч түүний гэрэлтэй унтдаг зуршил хിവэр агаад бүсгүй хүнлэнгөөс харах нэгэнд айцаасаа салсан мэт харагддагч үнэн хэрэгтээ айцтайгаа амьдарч яваагаа нууж чадсан байлаа. Түүнд ламтны засал ном эргээр нөлөөлж айц төгшүүрийг багасгасан ч бүрэн арилгаагүй юм. Бүсгүй хөөрхийн өндөр настай буурал ээжийнхээ санааг чилээхээс имэж айц гэх зүйлийг зүрхэн дотроо дарж айцын мэдрэмжээ нууж үл анзаарагдаж чаддаг болсон төдий. Гэхдээ л яаж ч хороод сонирхлоо зогсоож чадахгүй тул энд тентхийн аимшигын гэхүү чөтгөр шулам, сүнс, уран зөгнөлт нөгөө ертөнцийн тухай бүхий л кинонуудыг шимтэн үзэж таашаал авдаг зан нь хിവэрл байлаа. Тэр л үед жинхэнэ бодит зүйлс донд амьдарч байх шиг мэдрэгдэж, киноны гүн утга, зохиолчийн хэлхийг хүссэн санааг ухан ойлгож, түүнээсээ таашаал аван шүндэл болтол нойроо хомслон үздэг байлаа. Намуун зүйдээ сонирхохоо болсоор олон жил болжээ. Тэр үдшийн ламын ном заслын нөлөөгөөр бүсгүй айцаа дарах итгэл үнэмшлийг олж аван мэдрэмжээ дарж сурсан хэдий ч зүүдний зүүн бэлгээ мөн хамт алдсан билээ. Энэ тухайга тэр хинт ч хэлхийг хүссэнгүй нууц хിവэр үлдээхээр шийджээ.